хүн даад үзэгдэж үзсэн. Миний хүүхдээс тийм болчихгоо гэдэг. Айгуу санаа зовдөг. Юу одоо миний амнаас гарч чадахгүй л та. Гэхдээ үнэхээр баярлж байна хүмүүст. Өсгөөтэй готлон өсөж үзхийг хүсдэг. Би бүр уулан дээр гараа бүр орилдог гэсэн шүү дээ. Амьдрал чинь дараа л их ачаагүй юм шиг л. Өглөөгөөс 7-д гарт. 7:30 гэж гараад 3 дамжина. Тэгээ ажил дээр очиод шөнө бол нэг үед бол. За ариун сайхан маань 3 хүүхэдтэй, өөр хөгжлийн бэрхшээлтэй, тэгээд нөхрөөгөө алдчихсан, ээж аваагаа алдчихсан. Ер нь яг ингээ хэцүү үедээ одоо яг ингээ байгаа зүйлдээ ингээ сэтгэл хангалуун те би юуны төлөө амьдарч байгаа вэ гэдгийг харахаар бүр илүү хүчтэй болт юм лээ. Сайн байна уу? Намайг Оюун Чимээ ариун сайхан гэдэг 31 настай 3 хүүхэдтэй амьдардаг. За би нэг ресторан касс хийдэг. За тэгээд нэг мобийн нийтийн туслан гүйцэтгэх компанид диспетчер хийдэг. Энэ хоёр ажлаасаа гадна яг нэмэлтээр өөртөө бас жоохон орлого олох маягаар юм хийдэг. Давхар нэг бэлхэн цаг гэдэг хүүхдийн нэрэ. Тийм юм аял нэмэлтээр юу л хийж болох хэвээр бид хийдэг. Тэгэл яг гар ажиллаж байгаа юм чинь саяны одоо нөгөө хоёр ажлаасаа гадна нэмэлтээр хийдэг юмнууд шүү дээ. Тэднийг хийгээл наашин чашин бас зохицуулах юм юу байна те мөнгө олж болох юу л байна бүгдийг л хийж үзчихсэн. Тэр нь тэр үедээ ингэж бодож байсан л доо. Би бас нөгөө хөл муудаа өөртөө бас готраад ирэхгүй мэн гэж бодсон. Ягаад вэ гэхээр бүр тийм байх та одоо хөлмөн юм байх та намайг ядаж ажилд хүргэж чинь те. Бас ингээ хоолтой юм залгуулж чинь хүрх газарт нь хүргэж чинь. Тэгэхээр бас би бас өөрийнхөө дутагдал те энэ талаа бас сайн талыг харж явах хэрэгтэй мэн гэж бодсон. Өглөөгөөс 7-д гарт 7:30 гэж гараад 3 дамжина. Тэгээ ажил дээр очиод шөнө бол нэг үед бол. Хам бол ингээ 3 хүүхэдтэйгаа дөрвөлээ. Нөхөр маань зүрхний шив төсөл гинж зүрхэн цогцолцсон гэх юм. Тэгээ бурхан байсан байна. Нэг жил гарна. Би чи ихээс хойлохнаа ихэр өссөн. Ихрийгээ 2 жил өмнө алдсан. Ерөнхийдөө бол би төрөлхийн түнхний малтралтай. За тэг ингээ байнга яваад харны тал руугаа ачааллаа өгöd бас эрүүл хөл рүүгаа ингээ нэлийн хөвддөг тий. Ер нь бол эрүүл болохыг хүсэхгүй хүн байхгүй шүү дээ тий. Тэгэхээр нь бол эрүүл сарал болохыг л хүсээл хаалганд орохоор ийм сайхан ах нартай уулзраад хаалганд орохоор болсон. Ийм гоё арга хэмжээ байгуулсан та бүхэнд маш их баярлалаа. Үнэхээр айгуу гоё юм. Зүгээр баярлалаа. Удахгүй ингээд бүгдээ босч ийн гэдэг л хамгийн гол юм шиг. Ер нь бол би баг миний мөрөөд шиг зүйл байсан тий. Одоо баг би мөрөөдлөө гартаа хатгах байж байна. Энэ бол маш гоё зүйл гэж би бодчих. Бүр дахиж хаалганд орох гэхээр нөгөө үеийн нэлэгдээд байхгүй болчтой юм лээ. Тэгээ хоёрдугаарт нөгөө нурууных нь мэдрэлийн судцыг дараад яванда хөлөөж ирж явдаг болно. Би бүр уулан дээр гараа бүр орилдог гэсэн шүү дээ. Амьдрал чинь дараа л их ачаагүй юм шиг л. Гэхдээ ер нь бол хүнд дааж чадах хэмжээгээр л ачаа өөрлөлдөх гэж боддог. Ер нь бол ингээ айгүй хөх юм нэр цохож боромжилдог ч юм уу тий. Тийм байсан. Хүүхэд байхад яг том болоод ирэхээр бас арай өөр болчихлээ. Жохон хүүхдүүд ч юм идэхгүй доглон көөзөө мөө цагаал амир. Өсгөөтэй готлон өсөж үзхийг хүсдэг. Яг эмэгтэй хүмүүс ч өсгөөтэй готлон өмсөл айгүй гоё хатдаг. Би бол хамгийн тийм юм хийж үзхийг ер нь бол бодчих. Ээж маань хорийн тулсан өдөр шөнөгүй ажиллаж, өглөөнөөс орой хүртэл ажиллаж байгаа. Тэгээ бэлгийн цаг идэр ойж маяад 3-4 давхар ажил хийж байгаа. Тэгээ би ээжээ гойж гангалсан байхад хараагүй утсан байлээ. Бараг санахгүй л ээжтэй чин сэтгэлийн сайртай бараг зүрхнээс том. Ээжээ хурдан харахыг хүсэж байна. Би бас ээжтэй үнэхээр хайртай. Тэгээд би очиж зүгээр тэрмээр юм. Чанга ээж маань үнэхээр цайвал. Цаатан хүүхдүүд байна шүү дээ. To the journey, heart of a goyeraj. Зүрхнээс айлсан ээжи. Тэмүүл
Хүүзингээ наран гэрлээдэг салтгаар анги. Ээжтэй би нэг их тусалж чадахгүй ч гэлээ. Гэр орны цэвэрлээд бас нэг ачаагийн баг зэрэг згсэн тусалж байгаа. Ээж маань ингээд хөлн мууч гэлээ. Өөрөөхөө хичээгээр явж байгаа. Тэгээд хичээ явж байгаа нь би үнэхээр бахархдаг. Юу одоо миний амнаас гарч чадахгүй л та. Гэхдээ үнэхээр баярлж байна хүмүүст. Ер нь бол би анх бол нөгөө жаахан одоо нөгөө нэг жоохон гойлго маягийн тийм өрөвдүүлэх маяг юм гэж бодсон байхгүй юу. Яг энэ хүмүүс гэж бол бодоогүй. Тэг ингээд яг ингээ орохгүй ингээд тэгсэн чинь үгүй очиод уулзаад үзье. Чи нэг бидний яриаг сонсвол арай өөр болох байхаа гэд. Ер нь бол би нэг ирээдүгөө боддгоо хүүхдүүдэд нэг хоос оноолчихгүй юмсэл гэж боддог байсан. Одоо бол арай өөр зүйл бас илүү хардаг болчихсон юм а тий. Бас 90 сар болох байсан. Илүү ингээ хүүхдүүдтэй удаан хамт байх байсан ч юм уу тий. Ирээдүг нь арай илүү гэрэлтэйгээр бүтээж өгсөн ч юм уу. Тиймэрхүү илүү гоё зүйл мөрөддөг болсон. За ариун сайхан маань 3 хүүхэдтэй, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, тэгээд нөхрөөгөө алдчихсан, ээж аваагаа алдчихсан ингээд өөрөө яг ингээд нөгөө дээшээ тэнгэр бол доошийн газар хатуу. Гэхдээ өөрөө бүгдийг ингээд болгоод явдаг дүү маань. Тэгээ энэ нөхцөл байдал бол биднэрт бол яг одоо бидний одоо туслая тий дэмжиж ингэж дүүгээ одоо ингээд сонгож одоо авах шалтгаан маань болсон. Дүүдээ нэг сүрприз барих гэдэг. Одоо 3 сарын 7-8-ны яг энэ заалны корпоративын тоглолтын нэг өдрийн бүтэн цэвэр орлогыг дүүдээ тэр чигт нь бэлгэлэхээр боллоо. Тэгээд бид нар бас сая тоглолтоо игээд нэг өдрийнхөө орлого хашгийг бас хариу сайхандаа өгч за ямар ч байсан эмчилгээнийхэн зарлалыг бүгдийг шийдэж эмнэлэг домлогтой үзүүлээд гэмтлийн эмнэлгээр очсон. Гол нь гэмтлийн эмнэлгийн эмч маань за нэгт бол ерөөсөн хагалгаа бол биш шүү залуучдаа. Хамгийн гол нь би та нарын нэвтрүүлгийг үзсэн. Заар гэр бол одоо ийм амьдралтай байгаад байна. Энэ хүн чинь хагалгаанд ороод доор ээж 6 сар, дээр ээж одоо жил гарan ингээд одоо хөдөлмөрийн чадрыг олон олтол явнаа. Тэгэхээр та хэд бол одоо жил хүүхдийн хараад ээж ус түлээг нь аваад иж чадахгүйгээс хойш та нар манай одоо ямар ч байсан одоо энэ хар гэрийн асуудлыг шийдээ. Тэрний дараа бол хагалгаа яригдъя гэж юмч нь бол хэлсэн учраас бидний одоо сонголт бол яалтчгүй байр одоо авч өгөх сонголттой л болж залуучууд нар хоорондоо ярилцж байгаа шийдсэн. Тэгээд мэдээж хагалгаанд нь оруулж өгөөд бид нар ингээд орхиж явах ч бол үнэхээр чадахгүй байна. Яг тэгэхээр 3 жоохон хүүхдийг ээжтэй нь үлдээгээд ариун сайхан маань наашиг их ээж аав байхгүй, ахын дүү байхгүй, хань ижил байхгүй учраас наацхан л одоо хоол ундын нөхөө хүүтэнд эн чинь 100 цаг бол сар өвөл болно тийм ээ. Тэгэхээр тэр үед одоо устдлыг нь яах вэ гэж одоо ингээд гэрт байгаад гэдэг энэ ээж бол хөдөлмөрийн чадваргүй байгаа энэ нөхцөлт гэдэг үднэс бид энэ хандвайныг эхлүүлээд маш амжилттай явж байна. Тэгээд зөөгөө цэгийн минийх нь бас бидний ингэж дэмжиж ариун сайхны маань дэмжиж байгаа та бүхэнд бас маш баярлж байна. Тэгээ ариун сайхны маань ямар ч байсан та бүхэн ер нь баг бүгд мэддэг болсон байх маш хүчрэхэг одоо наацхан би зүгээр ингээд өөр дөрөө ботгож ч гэсэн хүмүүс нэвтрүүлгийг үзсэн хүн болгон ч гэсэн доор сэтгэл хэвцүү. Энэ одоо баг 10 хэдэн километрийн зайтай ажилдаа өдөр болгон явдаг. Орой шөнө нохоо одоо такси унаа олдохгүйгаас ахвал ингээд бүх зүйлдээ тулгардаг. Маш олон зүйл ингээд яг ариун сайхантай харилцахад бол маш олон зүйл болдог. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан нийлж байгаа нэг сайхан байранд оруулаад ар гэртээ санаа зовхгүй, 3 хүүхэдтэй санаа зовхгүй байх юм бол дүүм хагалгаандаа би одоо орё гэсэн шууд шийдэлтэй байгаа. Хагалгаа нэлээ хүнд явагдах юм лээ. Хүнд хагалгаанд орд юм лээ. Яг тэгэхээр нөгөө түнхэн дээшээгээ ингээд одоо байх ёстой нөгөө одоо хохорхоноосоо дээшээ ингээд анханасаа юм байсан учраас тэр нь мэдлээ дараа нэг илэгцээр байгаад тэгээд одоо ер нь 40 гараад ирэх юм бол буцаад үе суулгах ямарч боломжгүй болох юм билээ. Тэгэхээр өөрөө л жоох айжсэн анх те. Тэгээд одоо бол дүү манай айхгүй. Яг тэгэхээр шийдсэн би бол хүүхдүүдийн төлөө, амьдралын төлөө би алхах хэвээр, эрүүл байх хэвээр. Нэг хөлөөж ирээд хөл дээр явдггүй болчих юм бол би одоо яах вэ? Дөнгөж 40 насны дээр гээд тэгээд дүү маань ямар ч байсан зориглоод одоо хагалгаанд орё гэж шийдчихсэн байгаа. Тэгээд одоо ямар ч байсан бид нар нийлээд дүүний сайхан нэг тийм том метр квадраттай гэхээс илүүтэйгээр гол нь байранд оруулах нэг өрөө жижиг метр квадраттай ч хамаагүй 5 тухтай. Одоо наацхан галзуухныхын тавилгын электрон бараагийн одоо байранд оруулах юм бол бидний нийгмийн шийдээд үйгээд маш олон хүмүүс холбогдож байгаа. Бид нар бүр маш гоо урамтай ч гэдэг юм уу те.
маш олон хүмүүс маань 1000 төгрөгч хандуулж байгаа хүмүүс байгаа. 5000, 100000, 500,000 гээд хамт олон хүртэл одоо сая ариун сайхандаа бас ингээ хандивын гарыг ингээ сунгаад тэгээ бид нар бол ямар ч байсан хандаа босгоод явж гин. Гэхдээ бас эн чинь нөгөө байр одоо ямар үнэтэй болцсон байгаа вэ? Жижигэн метрик квадраттай ч гэсэн бараг л хамгийн доотлол 100 болцсон. Тэгэл тэрнээс дээшээ учраас таадтай бас хандж гин. Тэгээд таад манаас бидний дэмжиж ингэж бас ариун сайхны маань байртай болгоход маш том хувь нэмэр оруулж байгаа танартай бас баярлалаа гэдгээ хэлмээр байна. Одоо ариун сайхан маань тун удахгүй бас гайхан байртай болоод сайхан орон сууцтай болоод хаалгаандаа амжилттай ороод хэдүүл ямар ч бас эрүүл саруулуулаад тухай бүр болгоныг бас ингээд бас нэвтрүүлэг болгоод явъя гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр ариун сайхны маань хараад маш олон ээжүүдтэй хүртэлгоос ээжүүд маань эмэгтэйчүүд маань уран зориг авч бас урагшаа алхах болов гэдэг үднээс бас ариун сайхныхаа гэж ил бас гаргаад явж байгаа бид нэр. За тийм мессеж бол зөндөө ирсэн. Гэтэ айгүй гоё санагдсан тий. Хин нэгний хувьд бас хөдлөх хүчин, урам зориг нь бас болсон болохоор айгүй гоё санагдсан. Бүр илүү хичээмэр ч юм шиг санагдсан тий. Яг одоо даал бие ээжүүд бас зөндөө байгаах надаас гадна тий. Тэр хүмүүстэй бас ингээд та нар илүү мондог шүү, хүчрэх шүү гэж бас хэлмээр энэ. Заавал ганц бие ээж гэхээр л нэг юм тий. Одоо хүний гар харсан ийм хүмүүс бол биш шүү. Амьдралын төлөө бас айгүй хичээдэг хүмүүс байдаг шүү гэдгийг хүмүүсээс үнэлээсээ хараасаа гэж бас бодож байна л доо. Ер нь яг ингээ хэцүү үедээ одоо яг ингээ байгаа зүйлдээ ингээ сэтгэл хангалуун те би юуны төлөө амьдарч байгаа вэ гэдгийг харахаар бүр илүү хүчтэй болт юм лээ. Одоо шил хүүхдээ хагалгаанд ороход бол надад хамгийн хэцүү байсан. Одоо ингээ хөгжлийн бэрхшээлтэй болчихгоо өөрөө бас хөгжлийн бэрхшээлтэй болохоор хүн даад үзэгдэж үзсэн. Миний хүүхдээс тийм болчихгоо гэдэг айгүй санаа зовдгосон. Яг тэгээд тийм үед манай тийм ээжүүдтэй адилхан ээжүүд надад айгүй гоё урам өгч ирсэн, хүч өгч ирсэн те. Жаахан тисчгээ чи ингээд хүн ингээд туулж үзээгүй юм а мэдэрч үдээгүй зүйлээ мэдрэхээр бас хэцүү байдгийн аяанд тасчгаар зүгээр болт юм а гэд айгүйх тийм урам өгж ирсэн. Тэрний хүчинд бол одоо би одоо байгаа төсвөр төвчээрийг тэр үед л би олж авсан баг гэж боддог. Энэ дотроос нэг том юм ингээд амар аваа хийсэн юм шиг айгүй гоё. Нэг амьсгал ингээд нэг гоё ингээд авч иж байгаа юм шиг болж байгаа. Одоо хүртэл бигдэхгүй байгаа. Тэ миний бүр мөрөөдөл ингээ гаран дээр одоо ингээ явж шин. Тэ ийм гоё зүйлийг санаачилж өгч байгаа ах нартаа маш их баярлалаа. За. Бүр илүү хичээж, бүр илүү гоё сайн хүн болж тэ. Энэ ачиж хариулнаа, нийгэмд хэрэгтэй хүн болно гэж хэлж байна. Хэлмээр байна л та. Мундаг би тэгээд ариун сайхнараас бахархаж байгаа. Тэгээд энэ хүүхдүүдээ энэс ч бас одоо доор авч явахгүй, өсөхгүй, зангахгүй гэр орон маш гоё цэвэрхэн, зэмцгэр ямар ч даах бид нар ирээд уулзсан чи яг хувцаа угааж дараа тий. Тэгвэл яг одоо очиж гэсэн чи бахаа чи анхны сэтгэл айгуу чухлаа. Би энэ чи ядаж хувцсамраа угаагаад нэг сүйтэй цай чанаа түлээ гэж яхан чухал ш тэгээд анхны сэтгэл. Тэгэхээр бид нар чи энэ юм чинь бас их сонирхол татаад тийш заавал очиж үзнэ гэд өөрөө л үгүй гэдээсэн. Тэгэл анх дургуйс. Тийм тэгээд дүүмэн цаанаас бидний ингээ бурханд ингээ өчрүүлээд тэгээд одоо дүүмэн ямар ч байсан одоо байртай болох гээд хагалгаанд амжилттай орох гээд ингээд явж байгаа нь бас их гоё хувь тавилан юм болоо гэж бодож байгаа.